Чэнд байгаа тусдаа хийгээд байх юм бол цаашаа явахгүй. Тэгэхээр манай Монголын төрөлд намайг жоохон өргөд хэлжтэй тэр ноосноодорын эвслүүд бол миний юм биш байгаа шүү. Тэр Англид байгаа Монгол хүмүүсийн байгуулсан олон улсын ноолорын салбартын supply chain-ийн стандартыг бий болгоод ингэ мөрдүүлэлтэд явж байгаа. За тэгээд би миний хувьд зүгээр тэдэнд маань тусалсан юм бол тэрийг Монголд очиж тайлбарлаж ойлгуулах гэж явж байгаа. Манай ноолорын салбар ямар зэрэгчлэлтэйг мэдээд бас их тийм шокнд орсон. Тэгээд сүүлд нөө зөвхөн ноолоор бишээ бүх салбар тийм гэсэн нэг тийм юу. Тэгээд бид нар одоо бас түрүүнээс хойш яриад байгаа нэг Монгол гэдэг тийм бие бидэд ишгтэй байх гэдэг дээр ихлээр майндсетээ бий болохгүй бол нэг айдэнүүд ярьж байгаа яг очиод ихэр зөрчилтэй ингэ явждаг шүү. Тэгээд та бүхэн над гэсэн тийм байгаа таамаглах байгаа. Тэрийг давж гараарай. Тэгээд тэрэн дээр давж гарахын тулд нэг стандарттай бүгдээрээ тогтдог. Стандарттай хамжиж хэлцдэг байгаарай. Стандарттай гэдэг бол өөрөө бас өөрөө өрсөлдөөний том салбар юм байлаа. Түрүүнээс хойш яриад байгаа. Түрүүн бас бодсаад хийж байна. Одоо яг дараа үе чинь ингээ гараад ирсэн одоо яг энэ үе байна. Бид нар бол их юм уу одоо 90-аад оны сар 2000 одоо нөгөө залуучуудыг дэмжих. Одоо жишээлбэл бид нар ийм хөө одоо ивент хаана юу болж байгааг мэдэхгүй. Өнөө өргөддөг. Ер нь бол энэ залуучууд юугаар мэддэг юм гэдэг асуудлууд ирдэг. Сайн өнгөрч талаар нийслэл нэлээд том ивент болсон. Power гэдэг талаасаа аваад үзэх юм бол нөгөө brain drain нь Монголд их байхгүй brain gain амар баг. TikTok, Instagram хаана юу байж нэг энэ хүмүүс чинь нэг адлаа авдаг болохоос ш. Зүгээр нэг пост бичээд хүмүүс хурж юм бол одоо ингээл одоо сая цэцраны бүтээгдэхүүнүүд гээл сүүн бүтээгдэхүүнүүд гээл маш олон зүйлүүд байгаа. За энэний ард бол манай төрөлсгийнхнаас уламжлал одоо энд байгаа улсуудаасаа одоо санал болгож тавих зүйл гэх юм бол одоо хамгийн гол нь юм. Дуудлагаараа Монгол хүн болгоны төсөөлөлд байгаа Монголоо яаж хөгжүүлэх вэ, худалдаа илжүүлэлтүүрээ одоо худалдааны эргэлтэн дээр яаж нэмэр болох вэ, логистикууд гээд биднэрт бол мэдээж маш олон асуудлууд байгаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ энэ форум зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ нэгдүгээр баярлалаа. Яаж юу гэхээр хэдэн жил монголчуудын зөвлөлийн дэд тэргүүн гэж явж байгаа. За тэгээд сая залуучуудынхаа сая ер нь энэ залуу явж ирж байгаа гэсэн агуулгыг хамаад ирэхэд бид нар 10 сард түүхэд оюутан залуучуудын шоулуу болцдгийг гэж байгаа. Энэ бас манай EDD юм буюу яг энэ салбараараа энэ кластер эдийн засгийн IT стартапуудын чиглэлийг яг нэг юм юу болгож оруулж ирэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ дээр бас та нараас санал тэр цөөхөн гар урсын бүтээгдэхүүн гэж байгаа жижигхэн гэр бүлийн энэ бизнесүүд бол ерөөсөө өөрсдөө гадаад хэлний мэддэг байхгүй. Гадаадд ийм порталууд дээр худалдаагаа эрхлэх одоо тийм боломж. Монголчуудын зөвлөлтөд ажиллаж байгаа. Монгол хэлээр өөрөө хэлсэн. Миний орон тооны зөвлөхөөр ажилладаг. Хэлний яд монголчуудын зөвлөлтөнд дээр дараад бид нэр дахиад сууж яг энэ асуудлаар ажлаас гаргах юм уу, яах юм манай логогуудыг яаж ажиллах юм гэдэг тусна бол би өөртөө сая тэр захин сонгуул ийм өнгөд яа тэр Монголын хэд соёлын сургуулийн төвөнд гэдэг юмудаа их анхаарал явуулж ирсэн наадам энэ төр гэдэг тийм ээ. Дараагийн ээлж нь бидний анхаарал ажиллах манай логогуудын анхаарал нэг ажил бол яг одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл гадаад байгаа жижиг дунд үйлдвэрлэлээр хэрхэн дэмжих юм бэ? Монголтай яаж холбож өгөх юм бэ гэдгээр тусгаарлан одоо ажлаас болгоод энэ чиглэлийн одоо туршлагатай ажлууд илүү туршлагатай одоо манай дэвшгүүлийн ажлыг гişүүд байгаа тийм ээ. Энгээс энийг бүх презентацууд орчин. Дээрээс нь бүх одоо энэ амьд харилцаа холбоо явуулна. Тэгээд одоо энэ хоол гэдэг нь бас нэтворкинг чинь яг зарим нь асуух, тэр шууд асуух одоо манай жижигдүүлээд байгаа ингээд манай нэтворк бүгдээрээ тэр нэг байж байгаа. Кластрын тэр хавтаа идэх юм уу гэсэн. Шот юм уу? Та